217 зорчигч хөлгийн багийн 7 гишүүнийг тээвэрлсэн энэхүү нислэгийг Оросын компанийн захиалгат нислэг байсан бөгөөд нисэх онгоцны харилцаа холбоо тасарсан гэдгийг нисхийн ахлах ажилтан хэлсэн байна. Airbus 321 маркийн зорчигч тээврийн онгоц Египтийн Улаан тэнгисийн Шарм эль-Шейх хотоос Бямгаргийн өглөө орон нутгийн цагаар 5 цаг 51 минутанд хөдөлсөн бөгөөд 12 цаг 10 минутанд Санкт Петербургийн Пулково нисэх буудалд газардах ёстой байжээ. Энэхүү онгоц радраас тасрахынхаа өмнө 9500 метрийн өндөрт хөөрсөн бөгөөд сүүрхийнхээ өмнө Ослын булт хийхийг хүссэн хэмээн Оросын мэдээллийн Этартас агентлаг дамжууллаа. 224 зорчигчийн амь насанд хүрсэн энэхүү осол Оросын агаарын тээврийн түүхэндх хамгийн том сүүрэл байжээ. Египтийн аврах багийнхан онгоц цослолцсон газарт очиж онгоцны хар хайрцаг болон 129 зорчигчийн цогцсыг Каир хот руу илгээсэн байна. Онгоцны сүүрсэн бус нутагт Исламын улс бүлэглэл байрладаг учраас эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг албаныхан хэлж байна. Одоо энэ онгоцны ослын шалтгааныг тодруулах нь чухал байна. Энэ онгоцыг осолцсноос хэдхэн цагийн дараа Исламын улс бүлэглэлийн алан хятагчид Airbus 321 онгоцны сүүрэн унаж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж зенитийн пуужингаар энэхүү онгоцыг буудан сүүрэлсэн хэмээн зарласан байна. Гэхдээ 9500 метрийн өндөрт нисэж байсан онгоцыг буудан унах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байгаамаа. Онгоцыг сүүрэх үед цаг агаар таатай байсан байна. 9500 метрийн өндөрт нисэж явсан онгоц гэнэт сүүрсний шалтгааныг шинжээчид гайхаж байна. Иймд Оросын ерөнхийлөгч Владимир Путин онгоц сүүрсэн газарт даруйн мөрдөн байцаалт явуулахыг эрх баригчдад үүрэг болгожээ. Хар хайрцагны мэдээллийг шинжилсэний дараа ослын шалтгаан тодорхой болох юм. Airbus 321 онгоцыг Орос улбаны улсын Когалимавяа компани хариуцдаг байна.